1078 онд Кантебери хотын Анселм гэгч Санвартан хэрэг бурхан оршин байх боломжтой бол логикоор бурхан оршин буй л гэсэн үг хэмээн хэлж дэлхийг шуугуулж байжээ. Анселмын энэхүү аргументыг онтологийн аргумент гэж хэлдэг. Энэ нь тэр цагаас хойш философчдыг хурцаар хагаралдуулж ирсэн юм. 19-р зууны философч Артур Шопенхауэр үүнийг хөгжилтэй хошигнол гэж хэлсэн байдаг. Харин 20-р зууны олон философчид ялангуяа Чарльз Харчорн, Норман Малкольм, Албан Плантингаар нар үүнийг зөв хэмээн үзжээ. Энд ингэж хэлдэг. Бурхныг туйлын агуу нэгэн гэж тодорхойлдог. Хэрв бурхнаас агуу нэгэн байх юм бол тэр нь бурхан юм. Туйлын агуу байхын тулд туйлын агуу нэгэн нь хязгааргүй хүчрхэг, бүхнийг мэдгч, ёс зүйгээр төгс нэгэн байх ёстой. Бүх боломжит дэлхийд боломжит дэлхий гэж байгаагаар дэлхий ямар байж болох нөхцлүүдийг хэлж байгаа юм. Боломжит дэлхийд ямар нэгэн зүйл оршин байна гэж хэлж байгаа нь хэрв дэлхий тийм байсан бол тийм зүйл байх л байсан гэж хэлж байгаа юм. Жишээ нь хэдийгээр эвэртэй морь бодит дэлхийд байдаггүй ч байж болох л байсан. Тиймээс бид эвэртэй морь зарим боломжит дэлхийд байдаг гэж хэлж болно. Нөгөө төвөр гэрэлсэн ганц бие хүн ямар ч боломжит дэлхийд оршихгүй. Учир нь гэрэлсэн ганц бие хүн гэдэг санаа логикийн хувьд авцалтаагүй санаа юм. Энэ нь оршин байх боломжгүй. Тиймээс туйлын агуу нэгэн оршин байх боломжтой юм чинь тэр зарим боломжит дэлхийд оршдог гэж бид хэлж болно. Гэхдээ хэрв туйлын агуу нэгэн зөвхөн зарим боломжит дэлхийд орших юм бол тэр туйлын агуу нэгэн байж чадахгүй шүү дээ. Туйлын агуу байхын тулд тэр хязгааргүй хүчрхэг, бүхнийг мэдгч, ёс зүйгээр төгс нэгэн байх ёстой. Бүх боломжит дэлхийд. Тэгэхээр бодоод үз. Хэрв туйлын агуу нэгэн ямар ч боломжит дэлхийд байх боломжтой юм бол тэр бүх боломжит дэлхийд оршин байна гэсэн үг. Хэрв тэр бүх боломжит дэлхийд байгаа юм бол тэр бодит дэлхийд оршин байна гэсэн үг. Тэгэхээр туйлын агуу нэгэн үнэндээ оршин байдгаа гэсэн үг. Атеистууд тэгэхээр зөвхөн бурхан оршдоггүй гэж хэлээ зогсохгүй бас бурхан оршин байх боломжгүй гэдгийг нотлох хэрэгтэй болно. Энд онтологийн аргументийн хураангүйг харуулъя. 2-6 дугаар алхмууд бол энгийн бөгөөд зөрчилдөх зүйл байхгүй. Гэхдээ 1-р алхам тийм байж чадахгүй. Мэдээж бурхан гэдэг санаа логикоор авцалдаагүй байх юм бол аргумент нурах болно. Харин туйлын агуу нэгэн гэдэг санаа утга авцалдаагүй гэж юу? Гэрэлсэн ганц бие хүн, дөрвөлжин дугуй, эсвэл цэнхэр үнэр гэх зэрэгтэй адил уу? Тийм биш бололтой. Байж болох боломжит бүх дэлхийд згааргүй хүчрхэг, бүхнийг мэдгч, ёс зүйгээр төгс нэгэн гэдэг санаа маш ойлгомжтой санаа юм. Гэхдээ энэ аргументыг элэглэн дуурайж бүх зүйлийг яг ингэж харуулж болохгүй юу? Бид туйлын агуу пицца оршдог гэж хэлэх нь логикоор боломжтой. Тиймээс туйлын агуу пицца оршдог гэж хэлж болно үстэй. Гэхдээ туйлын агуу пицца гэдэг санаа туйлын агуу нэгэн гэдэг санаанаас өөр юм. Юуны өмнө пиццаг агуу болгох туйлын үнц нь гэж пиццанд байхгүй. Нэг хям нэмээд илүү агуу болгох боломжтой. Мөн пиццанд ямар чанар байж түүнийг агуу болгох вэ гэдэг нь тодорхой биш. Зузаан гурил уу, нэмгэн гурил уу, эсвэл бяслаг уу, загас уу, энэ бол идэж буй хүний амтлах хүслээс хамаарна. 2-дугаар туйлын агуу пицца бүх боломжит дэлхийд байх ёстой. Тэглээ гэхэд түүнийг хинж идэхгүй байх ёстой. Хэрв идэгдэхгүй бол тэр пицца биш болно. Пицца гэдэг идэгдэх зүйл юм. Тэгэхээр туйлын агуу пицца гэдэг санаа нь үнэн дээр авцалтаагүй санаа гэдэг нь харагдаж байна. Харин бурхан гэдэг санаа бол цаанаас авцалдаатай санаа юм. Тиймээс түүний оршил бол боломжтой. Онтологийн аргумент хэрв бурхан орших боломжтой юм бол бурхан бодитоор оршдог гэж харуулж байна.